цэцдэр шүүхтэр болж байгаа асуудлыг ер нь та хэрхэн харж байна? Шүүхийн ерөнхий шүүгч одоо сая сүүлд цэцдэр дээд суудлын хуралдаан дээр бол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч за улирын сонгогдох боломж бол нээлттэй болчихсон байгаа. За дээрэс нь цэцгийн одоо дарга Баясгалан гэдэг хүн бүрийн эрхийн хугацаанд дуусчаад байхад өргөжлөл ажилласаар байна. Үүнийг одоо цаашдаа улс төртэй холбогдож гин гэж хардлага байна л да. Улс төрмөрт холбогдох биш. Нөгөө нэг таны ярьдаг хонгил гэдэг юм үүнээс үүсэхгүй үргэлжлэхгүй яах вэ гэдэг. Үүсэн шүү дээ. За чамайг их миний даалгаврыг биелүүлээд их мундаг ажиллаад байвал чамайг буцаага тавьж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хүний сайн хийгээд байсан бол одоо бүр үнэхээр бас олон төмдөрө хилцүүлж байгаа янз бүрийн хийж байгаа сунгаж болох байх. Тэгэхдээ зарчмын үед нь бас энэ дэр бол сонголт болох муу. Ямар хүм өмдсөн биш. Дээр нь өнгөрсөн хугацаанд тэр ерөнхий шүүгчийг байхад одоо юу гэх юм? Иргэдийн эрх ашгийг хөндсөн, ялангуяа хууль хэлцэх хугацааг урагшлуулсан тийм дээд шүүхийн тайлбар хүртэл гарсан. За олон улс төрчдөд бол зориуд одоо ийм улс төрийн нөлөөлөл үзүүлж шорон мандан гэдэг ингээд нөгөө хууль дүрм зөрчсөн үйлдэлүүд хийцэн хүнийг сонгоё гэдэг байгаа чинь дахиад надад юм уу хэн нэгэнд үйлчлээд өгөөл гэсэн юм их буруу юм болж байгаа. Бас улс төрийн номлогоо явж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийг өгсөн юм хэрэгцээ юм өөрчлөлтүүд хийгдээд гэж санагдаад байна. Гэхдээ энэ чинь тэгээд та нар бас их явцсан харж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуул ирэх жил болно. Тэрний дараа жил их хурлын сонгуул болно. Энэ хүн чинь 2 жилийн хугацаанд тавигдах байгаа байхгүй юу? Хэдүүлээ 6. Тэгэхээр дараагийн 6 жил дахиад шударгуус байдлаар үргэлжлэх вэ? Би бол тэрнээс их болгоомжилж байгаа. Буруу зүйл хийгдэж байгаа. Гэхдээ өнөөдөр 6 сарын 2-нд шүү дээ. Өнөөдөр нөгөө нөхрийн чинь хугацаанд дуусч байгаа гэсэн шин. Тэгэхдээ орныхын хүн гарч ирэх байна. Ер нь бас энэ манай хууль зүйн салбарын нэг зөв юм ярьж байлаа шүү дээ. Одоо тэр нөгөө дахиж тавигдах гэдэг хүнлөө хандаад манай хуульчид юу гэж хандж байгаа нөхлөөр өөрийгөө биш энэ салбараа дээр нь одоо бас нэг нэр төрөө бодоод одоо өөрөө дахиж нэрээ дэвшүүлэх бол сонгогдох юм шиг байлаа шүү дээ бас. Тэгээд тэгээч гэсэн тийм хүсэлт гуйлтууд явж байлаа. Би бас манай тэр салбарынханд эрүүл саруул харж байна. За тэр нэр нь жаахан дурддагдаад байгаа хүмүүс гэсэн бас нэг амь биш заяа биш Монгол улсын эрх ашиг олон төмний эрх ашиг бодоод шудраг байх байлгүй.